За өнөөдрийнхэн бичлэгээр л, гоо, жогорын ялгааг тайлбарлаж өгье. Эхнийх нь л. За л бид нар ямар үед ашиглах вэ гэхээр нэгдүгээр ямар нэгэн үйлдэлийг хийж дууссан үед ашиглана. Жишээлбэл та баяла ибэн шүү. Тэр ном худалдаж авсан буюу энэ маань үйлдэл маань хийгдээ дуусчихсан гэсэн. Хоёрдугаар талхлаар бид нар тэмдэгнэр л гэсэн бүтцээр ашиглаж болно. Жишээлбэл тэн чингло тэнгэр цэлэмж гэсэн. Дараагийнх нь нэрүг л. Энэ маань болохоор ямар нэгэн өөрчлөлтийг илэрхийлэх үед бид нар нэрүг лог ашиглана. Жишээлбэл чүнхийн л хавар боллоо буюу өвөл байж байгаад хавар болж байгаа өөрчлөлтийг илэрхийлж байгаа. Гуравдугаарт нь болохоор бид нар өгүүлбэрийн төгсгөлд ашиглаж болдог лог. Жишээлбэл такул тэр уйлсан. Дөрөвдүгээрт бид нар ямар нэгэн үйлдэлийг дараалан хийх үедээ бид нар лог ашигладаг. Жишээлбэл woman can lo dianin jiu huija бид нар кино үзэл шууд харьсан. За бүтцэн болохоор уйлог л тусагдгуунаа бид нар бичсэн ч болно бичихгүй байсан ч болно шимаа жиу уйлог 2 гэсэн бүтцтэй. Тавдугаарт нь болохоор бид нар зорилготой холбоотой өгүүлбэрт лог ашигладаг. Жишээлх юм бол 我就图书馆借了一本书. Би номын сан явж нэг ном зээлсэн буюу миний номын сан явсан зорилго маань ном зээлэх байсан тийм ээ. Бүтцэн жиу таа шимаа уйлог л тусагдгуунаа бид нар бичсэн ч болно бичихгүй байсан ч болно. За гоо маань болохоор бид нар ямар үед ашиглагдах вэ гэхээр туршлагыг илэрхийлж байгаа үед бид нар гоо ашиглана. Жишээлх юм бол wakan go jinju би чин дөр буюу дөр үтсэн. Энэ маань болохоор би надад туршлага суучсан гэсэн үг. Өөрөөр wa make hango jinju гэхээр би дөр үзэж байгаагүй буюу надад туршлага байхгүй гэсэн. Бүтцэн тэгэхээр wa тусагдсан гэсэн бүтцтэй. Тэгэхээр mayo буюу өгүүлбэрийн үйлдвэр маань үйл үгийнхаа урд бичигдэн гэдгийг бид нар санаарай. Хоёрдугаарт нь болохоор мөн зорилготой хүрсэн утгыг илэрхийлэх буюу зорилготой хүрсэн утга нь үгнийхээ ард бичигдэнэ. Энэ хоёрыг манайхан ялгана шүү. За нэг нь зорилготой холбоотой нөгөөх нь зорилготой хүрсэн. Тэгэхээр тэр маань юу юм бэ гэхээр тадаа жунгоо явлангоо чанчхон тэр хятадд ирээд цагаан ирмээр зочилсон буюу цагаан ирмийг үдсэн гэдэг маань болохоор явлангоо үдсэн буюу би тэр цагаан ирмийг үзэх зорилготой хүрчихсэн утгыг илэрхийлж байгаа. Энэ дээр болохоор watchуд хөшүүг онжила ибэн шүү буюу би номын сан руу явж ном зээлсэн буюу миний номын сан явсан зорилго маань ном зээлэх байсан тийм ээ. Харин би хятадд ирсэн зорилго маань цагаан ирм үзэх байсан би цагаан ирм үзчихсэн. За жоо маань болохоор ямар үед хэрэглэгдэх вэ гэхлээр арга барилыг илэрхийлэх үедээ бид нэр жог ашиглана гэсэн. Жишээлх юм бол та тинжо инье шуйжаала. Тэр хөгжим сонсоод унтчихсан буюу түүний унтах арга барил нь тин инье буюу хөгжим сонсох. Тэгэхээр бүтцэн үйл үгний жо тусагдсан үйл үг 2 ах нь. Хоёрдугаарт нь болохоор ямар нэгэн газар ямар нэгэн зүйл оршин байх утгыг илэрхийлдэг. Тэр нь юу юм бэ гэхээр жуузар шанфан жо ибэн шүү буюу ширээн дээр нэг ном тавьсан гэхээр энэ ширээн дээр оршиж байгаа зүйл маань болохоор шүү буюу ном маань ингээд байгаа гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бүтцэн ямар нэгэн газар уйлог жо гэсэн бүтцтэй байна. Гуравдугаарт нь болохоор төлөв байдлыг илэрхийлж байгаа үедээ бид нэр жог ашиглана. Жишээлх юм бол түүшүү гандамын кайжо буюу номын сангийн хаалга онгорхой. Тэгэхээр хаалга нь онгорхой байгаа энэ төлөв байдлыг илэрхийлж байгаа. Мөн түүшүү гандамын гуанжо буюу хаалга нь хаалттай гэхлээр тухайн түүшүү ганд маань хаалгаа хаацсан гэсэн төлөв байдлыг илэрхийлж байгаа. Бүтцэн нэр үг үйл үг юм уу эсвэл тэмдэгнэр жо гэсэн бүтцтэй байдаг. За тэгэхээр л гоо жо гурав маань ийм ялгаатай байх нэ. Бичлэг маань ойлгомжтой байсан гэж найдаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай. 为我下一场倾盆大雨，淋掉你和真的自己找谁是你忠孝。